Энэ бол зүгээр story time. Тэгээд Instagram-аар айгүй өсвөр насныхан мэрэгчлээ яаж сонгох талаар видео хийгээч гэсэн санал явуулсан. Яг би яг мэрэгчлээ яаж сонгох тал дээр сайн зөвлөгөө өгч чадахгүй шүү дээ. Харин миний чадах зүйл бол би өөрөө мэрэгчлээ яаж сонгосон бэ гэдгээ та нартай хуваалцаж чадна. Тэгэхээр энэ видеоны утга учир нь тэр байгаа шүү. Би яг мэрэгчлээ сонгох төгөөд буюу 10 жилээс өсөхөөсөө баг ингээд 2-3 жилийн өмнөөс айгүй шаналж байсан айгүй сайн сандаг байхгүй. Тэгэхээр би тэгж шаналж байсан учраас та нар бас яаж шаналж байгаа, яаж санаа оноо хайж байгаа, яаж олон юм бодож байгаа гэж ерөөхдөө төсөөлж байна. 10 жилдээ болохоор би яг тийм сурагч сурлагын хувьд гэх юм бол тийм онц сурдагч биш, мууд сурдагч биш. Ер нь дундаж, баг жоохон дунджаас доогуур маркийн тэгээ ингэ шийдсэн чиглэл байхгүй. Яг нэг юм сайн чиглэл юусоо байхгүй. Зүгээр нэг тийм дундаж хөөхтэйсэн байхгүй. Тэгээд би яг мэрэгчлээ сонгох тал дээр ирээд ээж аав гэрийнхэнд айгу гомдчихсан санддаг байхгүй. Яагаад намайг ингээд бага байхаас айгу дугуулсан секцэнд явуулаад ингээд намайг ядаж нэг юмд сайн болгочоогүй болоо. Ядаж нэг авьяастай болгочоогүй болоо, чадвартай болгочоогүй болоо гэж айгу бодож байсан сандыг. Тэгээд би өөрийнхөө хүсэл сонирхлыг нарийн тогтооё гэж бодоод айгу хэн бодож шийдэж байгаа байхгүй. Тэгтээ бодоод исэн юм нь болохоор за би гоо сайхны мэс таслын эмч болъё гэж бодож исэн тэр үедээ. Яагаад ч юм гоо сайхны мэс таслын эмч болчих юм бол айгүй гоё юм нүг ирээдүйтэй ажил олдоц ихтэй тэгээ тийм нарийн мэрэгжил сонгохоор ээж надад хэлжсэн байхгүй. Нарийн мэрэгжил сонгох юм бол чамайг хүн ингээд амархан replace хийх боломжгүй, чамайг халаад өөр хин нэг нь авчин гэсэн юм байхгүй учраас чи нарийн мэрэгжилтэй болвол зүгээр гэж надад хэлээд тухайн үедээ би өстой гоо сайхны мэс тасалж болоод хүмүүст гоё нүд хөмсөг хөх хийгээд өстой гоё юм аа гэж бодож ирсэн. Гэхдээ би тэр бодол нь болохоор зүгээр яг нэг санхүү талаас нь тэгээд ажлын олдоц талаас нь харж үзсэн сонголт байсан байхгүй. Тэрнээс би өөрийнхөө боломж бололцоо болон өөрийнхөө одоо юм нэг хувь хүний зан характер тиймэрхүү юм хийж чадах уу, хийж чадлаа гэж бодоход аз жаргалтай байх уу гэсэн тийм категориг ерөөсөө авч үзээгүй. Зүгээр л мөнгөтэй ажилтай, гоё их ажилтай энэ гэсэн тийм л юм бодож олсон. Тэгээд за гоо сайхны мэсэлч чимч болвол өстой гоё юм байна. Одоо яах вэ хүү? За сүүлийн одоо 10 жилдээ нэг сүүлийн 2-3 жил үлдсэн байгаа юм чи энэ хооронд химиэнүүдэд, математиканүүдэд аюу ухаантай болоод чухмал ангаахт ороод гэл нэг тийм бодож ирсэн. Тэрийг хийгээгүй зэ. Яг үнэндээ ингээд химийн одоо сонгон дугууланд яваад хийх гэхээр би өөрөө хиймдээ дурггүй, химээ ойлгохгүй ч юм уу те. Тэгээд яг ингээд за гоо сайхны мэсэлчүүд ямар юм хийдгийг гэдэг чинь мэдээж мэс засалч гэдэг чинь айгүй хэцүү юм байгаа штэ. Би тэгж яхад цус харж чаддгүй, өөрөө тариад хариулж чаддгүй ээжиж юу гэж хүнд тийм мэс засал хийж чадахгүй те. Ямар ч гэсэн нэг опшн бол тэр байсан баггүй. Хэрвээ би нэрээ тэрийг хийсэн бол одоо ч гэсэн мэс засалч болоогүй л байх байсан баха. За тэгээд гих мэдчлэн би ингээл төөрөөл яваадсан байхгүй. Тэгээд нэг хөөхөн юм нь 10 жил байхад бид нар яг нэг бие тамирын хичээл орж явахад охид өвгүүдийн хувцас салхи хөрөө байдаг шүү дээ тий. Тэгээд охтуудын хувцас салхи хөрөөнд манай Нянка гэд манай сайн найз охин намайг ингээд ханд шахаж намайг ингээд гэж ойлгож байгаа. Хуулаа чи юу яриад байгаа юм бэ? Чи сэтгүүлч болох ёстой хүн. Сэтгүүлчил чи чам сэтгүүлчийн авьяас байгаа. Чи сэтгүүлч болно юу яриад байгаа. Тэгээд тэгж загнуулж ирсэн. 10 жилээ яг төгсөхөд яг төгсдгийн даваан дээр одоо хүртэл ерөөсөө мэрэгчлээ сонгоогүй. За яахаа мэдэхгүй нэг ингээд байгаа хгүй хин нэг нь надад нэг те юм гаргаад ирэх байх гэж бодоод байгаа юм уу? Юу хүлээгээд байгаа юм бөө мэд. 10 жилээ төгсөөд хонхны баяр болж огт чинь би мэрэгчлээ стил сонгоогүй байсан. Тэгээд манай нэг хамаатны ихч хулаан чи совилогч болчихоо. Совилогч болчих юм бол тэгээд Монголд амьдрахгүй ингээд гадаадд Европод өөр улсуудад совилогчаар ажиллах юм бол айгүй цалин өндөртэй сайн байд юм а чи совилогч болчих гээд. Тэгээд би чинь ямар ч тарихт толгоогүй өөр ингэсэн бодлого байгаа хүн чинь за окей тэгээд совилогчийн сургуульд яваад орсон заяа. Совилогчийн сургууль төвшөлтэй ач ангаахын их сургууль гэдэг сургуульд ороод тэр сургуулаас би ганц ойлгосон юм нь надад цагаан эмчийн совилогчийн цагаан халаад бол гоё зохих юм байлээ. Өөр юу ч зохихгүй юм байлээ. Хичээл нь бол тийм хэцүү бол надад санагдаагүй. Зүгээр ингээд сонирхолгүй санагдчихсан баггүй.
Тэгээд би тэр дунд бол хизээч тэгэж гоцолж гойж ерөөсөө гарч ирэхгүй. Нэг ёстой л бас л 10 жилдээ байсан шиг л тийм дундажл хүүхэд байгаа л дундажл оюутан байгаа л дундажл цовлогч болох юм санагдаад. Тэгээ би гинт айгүй эсэргүү хүн болоод сургуулаас гарлаа гэд сургуулаа хаяа та. Гэхдээ та нарыг сургуулаа хаяа гэж байгаа юм биш шүү. Тэгэхээр хэрвээ тэр үед одоо тэр чинь 2009 онд байхгүй 11 жилийн өмнө бид нэр ерөөсөө gap year гэдэг юм тийм ойлголт байгаагүй. Сургуулаа төгсөөд одоо 10 жилээ төгсчөөд их сургуульд орохгүй байгаа бол тэр бол өстой айгүй одоо loser л гэж ойлгодог байсан. Ерөөсөө тийм gap year авч ийн өөрийгөө хайж ийн мэрэгжлээ хайж ийн гэсэн тийм ойлголт байгаагүй байхгүй. Тэгэд би бол тухайн үед бол gap year авсан бол тэр миний хувьд ингэж сургууль хайсан гэсэн тийм нэр хүнд муухай юм. Эсвэл ядчил те сургуулийн 1 жилийн төлбөрөөр одоо хохирохгүй байсан байгаа байхгүй. Тэгэхээр та нар мэрэгжлээ над чиг сонгож чадахгүй байгаа бол gap year аваад үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд би эхний 1 семестрт нь одоо сургуульд сурчаад дараагийн бүтэн семестрт нь зүгээр гэртээ хийх ажилгүй байж байгаа байхгүй. Тэгэл тэр хооронд ч мэдээж хэцүү юм зөндөө болно шүү дээ. Гэрийнхэн мэдээж дургу энэ нэг юм 10 жилийн төгсчөөд их сургуульд орчоод их сургуулаа хайжлаа өстой ингээд том толгоолоод одоо энэ ингээд өстой амьдралгүй өстой нэр цэвэрлэгч болох нэг л тэгээд би бас мэдээж надад айгүй хэцүү байгаа тэр чинь гэртээ юм хийхгүй суугаад байдаг. Манай найзууд болохоор тэнд айгүй гоё оюутан болцгоодсон гоё том сургуульд сураал ингээл завсарлагаанаар бишги идэж мэдэж гэдэг нь хүртэл надад айгүй гоё санагдаад нэг юм нийгмийн амьдрал байхгүй болсон юм шиг санагдаад надад айгүй хэцүү байсан тухайн үед. Тэгээд тэр хоорондоо шийдсэн сонголт нь болохоор за би сэтгүүлж болёо гэсэн чинь нөгөө талаас тархины одоо баруун тал нь ингээд за улаан сэтгүүлж болчихоо чи сэтгүүл зүйн юм хийж чаднаа чи бичиж чаднаа сэтгүүлж болчих гэх. Зүүн толгой дээр энд сууж байгаа нэг хүн болохоор үгүй улаан чи хувцас зохион бүтээгч болчихоо чи дизайнер болчихвол өстой гоё амьдрал амар гоё байх болно чи гоё хувцас зохион бүтээгээл өстой гоё гэх ингээд хоёр талд хоёр өөр юм яриад болдгоо. Нөгөө би одоо хүртэл туулснаа бодож үзвэл би уул мэрэгчлээ сонгоход бэлэн баймаар юм. Гэтэл стил тэр их цаг хугацааны дараа би стил бэлэн биш ингээд юу хийхээ олж тодорхойлж чадахгүй л байгаа байхгүй юу? Сонголт бол за ямар ч байсан дахиад конкурс өгнө. Сэтгүүл зүй болон хувцас загварт хоёуланд нь бүртгүүлээд үзье. Тэгээд одоо баг аль сургууль нь намайг авах нөө тэрийг нь шийдье. Сургуулаар нь баг шийдвүлье гэдэг юм уу хайшин. Тэгэхгүй тэр үед чинь гэхдээ айгүй лүүзер юм шиг мөртлөө одоо бодоод үзэхээр 18 таа байсан байхгүй. 18 таа хүүхэд яг үнэндээ 28 таа 38 таа тэг 60 хүрч тэтгэвртэй гартлаа юу хийх тэр мэрэгчлээ олж чадахгүй шүү дээ. Хувцас дизайнераа урлаг эрдмийн сургууль дээр болохоор нэг хувцас дизайны ангид конкурсдах гэж байгаа хүүхдүүдэд зориулсан тийм бэлтгэл анги гэдэм билээ. Зүгээр нэг зурах арга барил энэ төр зааж өгдөг. Би өөрөө ингээд юу ч зурж чадахгүй, олигтой бүр хийж татаж чадахгүй мөртлөө хувцас дизайнер болъё гэж байгаа байхгүй юу? Зураг хэрэгтэй штэ яаж ч удсан. Гэхдээ заавал мундаг зурдаг байх албагүй байх. Гэхдээ л зурах ур чадвар байж хэрэгтэй байж иж би тэр чинь загвар гаргана гэхээс зүгээр оёод ах юм бол тэр чинь би оёдлч л болно штэ. Тэгээд нөгөө урлах эрдмийн тэр бэлтгэл курст нь яваад өөрийгөө ямар ч зурх авьяасгүйг олж мэдээд бурхан минь одоо яана гэдээ одоо тэгж байгаа байхгүй. Тэгээд яжгаад энэ хоёр сургууль хоёулаа ур чадварын шалгалт авдаг. Радио телевизийн сургууль ур чадварын шалгалт авна, урлах эрдмийн сургууль ч гэсэн ур чадварын шалгалт авна. Тэгсэн чинь тэр нэг өдөр нэг цагт давхцчул яах вэ? Бүр кино шиг заяа. Тийм сони юм болоод би бүр ингээд шоконд ороод яагаад ингэж тарж байгаа юм болоо гэж бодоод тэгээд тэр чи яг л би аль нэгийг сонгох хэрэгтэй болж штэ тий. Тэр оройн баг унтаагүй заяа. Яг маргааш шалгалттай оройно, ур чадварын шалгалттай оройно би бүр юу хийхээ мэддэггүй, хаашаа очихоо мэддэггүй. Өглөө нь баг автобусны буудлын дээр очичоод баг шийдсэн баха. Тэгээд радио телевизийн сургууль дээр очиод ур чадварын шалгалт өгөөд тэгээд нэг юм сургуультай орсон байдгийн. Тэгээд орсных харин радио телевизэд ороод сэтгүүл зүйн ангид нь сураад харин одоо яг нэг тийм гэртээ ирсэн юм шиг мэдрэмж авсан. Тэр бол хамгийн гоё мэдрэмж байсан. Яг нэг юм би энэ дунд хамгийн сайн байж чадах юм байна. Би энэ зүйлийг ингээд сайн хийж чадах юм байна. Би энэ зүйлийг
мундаг нь байж чадах юм байна гэж тэгдэг юм. Яг өөрийнхөө орон зайд орж ирж байгаа юм санагдсан байхгүй сэтгүүл зүйн ангид орж ирээд. Өмнө нь болохоор ангаах дээр ерөөсөө тэгэж санагдаагүй. Урлах эрдэмдэр ч гэсэн ерөөсөө тэгэж санагдаагүй. Би нэг юм гадны биед байгаа юм шиг санагдаадсан бол сэтгүүл зүй дотор бол би амар өөртөө ихтэй байхгүй. Тэгээ яг хүн чаддаг газараа байх ёстой юм шиг санагдсан надад бол. Сэтгүүлчээр тухайн үед сурахад бол би энэ мэрэгжил айгүй тийм ерөнхий айгүй их сэтгүүлчд байдаг. Энэ дундаас цойлж гарч ирэхэд хэцүү, цойлж гарч ирлээ гэд салин цахуу муутай гэдгийг мэдчихсэн. Гэхдээ би тэрийг сайн чадж байгаа учраас сайн чадж байгаа дотроо илүү аз жаргалтай байх юм байна, илүү сэтгэл ханамжтай байх юм байна гэдгийг олж мэдсэн. Би одоо дахиад 2 дахь мэрэгжил сонгох болов уу штэ тийм байгаль орчинтой экологтой холбоотой мэрэгжил айгүй хэрэгтэй байгаа юм шиг санагдаж байгаа. Ялангуяа хог англин ялгалт, хог дахин боловсруулалт, ер нь нөгөө recycling талын юмнууд бол би нэгдүгээрт одоо нэг айгүй аз жаргалтайгаар сэтгэл хангалуунаар хийх байх гэж бодож байгаа. Тэгээд бас би хэрвээ одоо 18-тай 17-тай байгаад одоо мэрэгчлээд сонгох гэсэн бол би бас код бичиж сурах байсан. Код бичиж програм зохиож сурах байсан. За үгүй юмаа гэхэд график дизайн хийж сурах байсан. Ер нь одоо ялангуяа контент бүтээлт бол модноос гарах магадлал хамгийн бага байгаа ч юм уу тийм учраас график дизайнерууд бол хизээд хэрэгцээтэй шаардлагатай байсаар л байх. Тэгээд харин одоо сэтгүүлчээр сурах гэж байгаа бол өрсөлдөөн ихтэй, цойлжил гарч ирэх хэрэгтэй. Тэгээд яг сэтгүүлчээр төгссөн бол дараа нь сэтгүүлч мэргэжлийн дипломтойгоор өөр ажил хийхэд бол яг тэгэл нэг нийгмийн салбарын ажлууд л болдсон юм шиг байгаа. Менежер, маркетингийн ажилтнуудад ч юм уу тиймэрхүү компани нэг юм neutral дундаж хэсэг дээр нь сэтгүүлчид ажиллаж орж болд юм шиг байна. Хэрвээ өөр сэтгүүлчээрээ ажиллахгүй гэвэл сэтгүүлчээрээ ажиллана гэх юм бол маш эртнээс 1-р 2-р курсээсээ эхлээд өөрийнхөө тэр өнгө төрх өөрийнхөө одоо айгүй их амбицлж эхлэх хэрэгтэй гэж санагдаад байдیں۔ Яг тэгвэл би өөр 1-р курсээсээ л амбицлаад эхэлсэн байхгүй юу? Эртхэн өөрийгөө танилцуулж, таниулж, би юм хийж чадна, би юм хийж чадна гэж өөрийгөө жоохон рекламдаж байвал зүгээр. За тэгээд миний мэргэжлээ сонгосон түүх нэг иймэрхүү дүү. Сургуулаа төгсөөд сэтгүүлч мэргэжлийн диплом авчаад тэр үед чинь би 1-р курсээс эхлээд ажилласан гэдэг чинь аль хэдийн 3-4 жил сургуультаа ажил дээр ажилласан байгаа шүү дээ. Тэгээ яг дипломоо аваад яг аль биесний сэтгүүлч болонгуудаа ажлаасаа гарцсан. Сонирн байгаа шүү дээ. Тэгээ яг ажлаасаа гараад мэргэжлэрээ ажиллахаа болоод одоо яг 5 жил болж байна. Би яг 5 жилийн өмнө сургуулаа төгссөн. Тэгэхээр би сургуулаа төгснөөс хойш ерөөсөө мэргэжлэрээ ажиллаагүй байхгүй. Гэхдээ би одоо сошиал медиа хийж байгаагаа, сошиал медиагаар ийм одоо YouTube видео хийж байгаагаа, контент хийж байгаагаа, юм бичиж байгаагаа бол мэргэжлэрээ ажиллаж ин да гэж боддог гэх юм уу. Сэтгүүл зүйн өөр нэг төрлөл болсон шүү дээ. Сэтгүүл зүй чинь одоо тэгээд радио, телевиз, сэтгүүл байхаасаа гадна сошиал медиа чинь бас нэг төрлийн сэтгүүл зүй болсон. За би зүгээр тэгэж өөрийгөө зөвтгөж бодд юм аа. Миний хэлэх гэсэн зөвлөгөө нь бол мэргэжил сонголт гэдэг чинь хэцүү. Үнэхээр хэцүү. Тэгээд ялангуяа 17-8 тад хийчдэг юм биш ээ. Тэгэхээр мэргэжлээ сонгож чадахгүй байгаадаа өөрийгөө хитрхи их тэгэж хатуурхаж өөрийгөө зовоох хэрэггүй. Аль болох олон сонголтыг наан цаад жинлүүрдэж үзээд заавал явал дэрвэ гэд өөрийнхөө одоо сонголтуудыг нээлттэй байлгаж үзээрэй. Миний мэдхээр бол яг мэргэжлэрээ яг төгссөн мэргэжлэрээ ажилдаг хүмүүс цөөхөн байдаг шүү. Тийм учраас би одоо энэ мэргэжлэр сурчлаа, энэ сургуулийн дунд нь хүртэл явчлаа, би ихтэй хүсэхгүй байна, одоо яах вэ гэж бодож байгаа бол заавал чи тэр мэргэжлэр насаараа ажиллана гэсэн үг биш ээ. Тэгэхээр өөрийгөө бас битээ тэгж зовоогоорой. Ямар ч мэргэжилтэй ээж болно, гэхдээ чадвар чинь өөр байх юм бол чадвараараа өөр ажил олж хийж болдог юм шүү. Хүмүүс ер нь мэргэжлэрээ биш чадвараараа амьдрдаг юм шиг санагдаж байгаа нь миний хувьд одоогоор бол. За тэгээд бичлэгтэй хамт байсан баярлалаа. Таалагдсан бол subscribe дараарай. Асуулт та доор комментээр бичээрэй, би хариулах болно. Тэгээд баяртай дараа уулзъя да.